нийтийн өмчийн хоёр бол байгаа тийм нийтийн өмчийн хууль болон төрийн болон орон нутгийн өмчит компани засаглал үр өгтэй хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль байж байгаа. Энэ хуулийнхаа хүрээнд би бас компани асуудлыг хариуцаад ажиллаж байгаа. Энэ хууль дээр нэлээд одоо анхаарал өгж ач холбогдол өгж байна. Учир юу гэх юм бол одоо бас Монгол улсад энэ компани төрийн болон орон нутгийн өмчит компани дагсан асуудлууд нэлээд байна. Энэ засаглал одоо ил тод бус байна. За энд одоо эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа хөрөнгүүдийн өр өгөөжийн асуудал бас тий яг ашигтай байж чадж гэнэ үү гэдэг асуудал байна. Энийг дагсан авилгал ашиг сонирхлын асуудал байна. Энийг дагсан улс төрийн одоо томилгоонууд ч гэдэм юм олон нийт бас илүү их одоо бас анхаарж байгаа юм зүйл байна. Тэгэхээр энэ хуулийг бол одоо хаврын чуулганаа хилцүүлж батлуулахад нэлээд анхаарал хандуулж байна. Энэ хуулиараа дамжуулаад бас энэ эдийн засгийг бас одоо сэргээхэд бас чухал алхам байж болох юм гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол зарим одоо төрийн өмчит компанийг олон нийтийн болгохтой маш зөвөр хийх буюу иргэд энэ баялагаас нүүрсдэг тэр боломжийг олох ёстой. Тэгээд энэ бол төрийн болон орон нутгийн өмчит компани засаглалын асуудлыг төсвийн болон эдийн засгийн төлөвлөлтөйгөө уялдуулж нэгдсэн байдлаар шийдэх ёстой. Юун түрүүнд эхлээд ногдол ашигын зарчмыг төсөвтөд одоо оруулаад төсвөөрөө дамжуулаад зөв хуваарлтыг хийх ёстой л гэсэн ийм байр сууриас бас энэ хуулийг одоо гаргахад бас чиглэнэ гэж одоо ойлгож байгаа. Энэ төлбөрийн чадвар хөдөлгөөний тухай хууль бас идэвхтэй ажиллаж байна. Энэ бол бас энэ эдийн засаг одоо бас цэвэршүүлэх, эдийн засгийн бүтцийг зөв болгох, за энэ аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих, за энэ үр төлбөрийн одоо гинжин хэлхээс урьдчилан сэргийлэх, ерөн зөвөр одоо хүн цаашдаа бас энэ аж ахуй эрхлээд хоёр дахь шанс олгох, эсвэл ерөн энэ аж ахуйн зөв засаглал, бизнесийн зөв соёлыг түгээхэд маш чухал хууль байгаа. Тэгээ энэ дээр бас ажиллаж байна.